Худалдах гэмтэргийн талаар ерөөсөө хүмүүс мэддэггүй тийм байсан. Уул уурхайн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрх хэшгийг хамгаалах зорилготой зам харгуй их гарсан. Тэрнээс болж тоосчд үүссэн. Одоо явж байгаа бол ирээдүйд явах бүх хүмүүсийн эрх ашигын асуудал шийдэгдэж байгаа жишээтэй. Үүгээрээ стратеги өмгөөллийн эрх бол онцлогтой байдаг. Тайцсан танс компани аваад нэгэн тэгээд бороогаар хэрэгсэлтэй. Монгол улс хүүхний эрх ашиг зөрчигдүүл хамгаалах тогтолцоотой. Төрийн эрх ашиг зөрчигдүүл мөн хамгаалчих нь харин нийтийн зөрчигдсөн эрхийг хамгаалж чадж байна. Хотын төвлөрөл, агаар ус хөрсний бохирдол, нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж, нийтийн тээвэр, явган хүний зам, нийгмийн үйлчлэгээ хүртээмж, хог хаягдал зайлуулах систем, уул уурхайн үйлдвэрлэлийн дараах байгаль орчны доройтол, малын бэлчээр хумигдаж малчтын эрх ашиг зөрчигдөх, хүн худалдах, хөдөлмөрийн үйлчлэг, гэр бүлийн хүчирхийлэл. Эрдэнэт хүмүүн та бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх энэ мэт зөрчигдсөөр байна. Гэвч түмэн олноороо хохирч байгаа асуудал нийтийн гэх нэрийн дор хариуцсан эзэнгүү орхигдсоор иржээ. Тэгээд ч манай улсад нийтийн эрх ашгийг хамгаалах өргөөжтэй оновчтой тогтолцоо үгүй юм. Энэ тохиолдолд стратегийн өмгөөл буюу нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь хамгийн үр нөлөөтэй механизм болохыг онцолж байна. Нийтийн эрх ашигын төлөө тодорхой хэрэгийг сонгож аваад өмгөөлийнхөө үйл ажиллагаатай нөлөөллийн үйл ажиллагаа хамтран хийж нийгэмд нөлөөлөл үзүүлэх, эсвэл эрх зүйн орчныг сайжруулах, эсвэл хэрэгэлдэггүй хуулийг хэрэгжүүлдэг болгох, эсвэл хуулийг тайлбарлах, энэ нөхцөлийг бүрдүүлэх, хуульд өөрчлөлт оруулах энэ нөлөөллийг бий болгож чадж байгаа ийм өмгөөлийг бол стратегийн өмгөөл буюу нийтийн эрх ашигын өмгөөлөө гэж одоогийн байдлаар бол ер нь тодорхойлсон байдаг. Хэрэг нь бол өөрөө нэг л хэрэг байна шүү дээ. Одоо юу гэдгийг магадгүй тэнд эрх ашигын зөрчигдсөн нэг хүн байж болно, нэжгээд хүн байж болно. Гэхдээ энэ хэрэгээр дамжуулаад ижил төрлийн одоо тийм практик, тийм одоо хөдөлмөрийн харилцаа тийм ээ, эсвэл одоо тэр уул уурхайн байгаль орчны сөрөг одоо тэр үр дагавруудыг бол зогсоох ийм боломжтой. Ягаад гэвэл яг ижил ийм асуудал дээр шүүх энийг одоо буруу зөвөнд тогтоогоод ийм шийдвэр гаргасан гэдгийг цааш нь одоо тэр эрх барих шийдвэр гаргаж итгээд уламжилж улмаар энийг одоо практик болгох тийм ээ, зөв практик болгоход тустай байдаг. Нийтийн эрх ашиг нэхэмжлэн хамгаалах буюу стратегийн өмгөөллийн анхны Монголын хэрэгүүд бол 2000 оноос эхэлсэн. Тэгээ энэ үеэс бол яг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мөн иргэдийн шилжин суршихтай эрхтэй холбоотой асуудлаар стратеги өмгөөллийн эргүүдийг хүнээр хөгжилтөө хүнээр хүнсний комисс гэсэн байгууллагууд бол хийж эхлүүлсэн байгаа. Бид нар стратегийн өмгөөлж гэж бараг мэдэхгүйгээр 2001 онд Югославт гаргасан 2 одоо охины хэргийг өмгөөлсөн бит 2001 онд. Тэгэхэд бол хүн худалдах гэмт хэрэг гэдгийг бол Монголд ерөөсөө байхгүй гэж үздэг. Хүн худалдах гэмт хэргийн талаар ерөөсөө хүмүүс мэддэггүй тийм байсан үед. Тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуульд хүн худалдаалах гэмт хэрэгт ногдуулах эрүүгийн хариуцлага байгаагүйч стратегийн өмгөөлөл хийснээр анх удаа гэмт хэрэгтнийг шийдэж чадсан юм. Энэхүү өмгөөллөөр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зайлшгүй хэрэгтэйг нотолж улмаар 2002 онд шинжилэн баталсан эрүүгийн хуульд холбогдох зүйл ангийг оруулахад чухал төлөвлөж болсон. 2002 оноос хойш хүний 8-тай тэмцэх эрх зүйн орчин гэдэг боловсронгуй болох зорилгоор хүний эрх хөгжилтөв хэд хэдэн хэрэг сонгоо авч стратегийн өмгөөлөл хийсний үр дүнд Монгол улс холбогдох олон улсын гэрээ хэлцээрт нэгдээ орж хууль тогтоомжоо сайжруулан тусгайлсан хууль баталгахад чухал нөлөө үзүүлсэн юм. Бид нар стратеги өмгөөллийг бол бүх төрөл бүрийн салбарт бол хэрэгжүүлж болно. Одоо сүүлийн үед бол байгаль орчин салбарт бол нэлээд эрчимтэй энэ хэрэгүүд явж байна. Үүний тод жишээ нь Монголын байгаль хамгаалах иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийн эвслийн Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Метро Чайна Дачин Тамсаг компанитай хийсэн нийтийн эрхийг шүүхэд нэхэмжлэн хамгаалсан хэрэг байдаг юм. Бид нар хөдөөний өөрнөр хөдөлгөөнөөс би энэ ажлыг хийхэд бол асар хүн том ажил. Тийм учраас бид нар өөрнөр хөдөлгөөн өөрөө Монголын байгаль орчин хамгаалах иргэний хөдөлгөөний эвсэлд нэгдсэн тийм байгууллага. Тэгээ ийм утгаараа өөрийнхөө
нэгдсэн Монголын байгаль орчин хамгаалах иргэний хөдөлгөөнд эвсэлтэд хандсан юм. Тэд бол юу гэж үзэжсэн гэхээр 2005 оноос хойш Тамсгийн сав газарт тийм ээ газрын тосны 19-р талбайд засгийн газартаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа Петрочайна Дачин Тамсаг компани бол манай одоо нутгийн байгаль орчинд их хохирол учруулж байна. Энэ байгаль орчинд учруулсан хохирол нь бидний бас тийм ээ амьдрал ахуйд нөлөөлж байна гэсэн ийм гомдлыг гаргаад энэ байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөвлөх энэ компаниг одоо хууль ёсны дагуу ажилтдаг болгох, нөхөн сэргийлтийг хийлэгдэх болгох шаардлагатай байна гэсэн ийм саналыг бол манай эвсэл тавьсан байдаг. Энэ очротгой нэг ойж нэг дээл юм ялаасан шүү дээ. Тэрнээс эхэлж энэ нэвт гэдэг чинь анх одоо гарч. Одоо ер нь маттай очротгойны ирээд одоо энэ өөрийн хэсэг байдгийн да энэ маттай ард түмний амьдрал сайжирна гэж. Тэр үед бол их сэтгэл өндөртэй л ирцгээсэн. Тэр одоо ер нь бараг нэг 5 жилийн дараа бол бараг нэг гатга гучлалтай зам тавиад л одоо ер нь бүх юм сайхнаар эхэлж чинь юу өндөр хүчтэй мөтөлчдөл 50 м гээд их сэтгэл өндөртэй ирсгэж ирсэн ер нь. Тэгээд дайчин Тамсаг компани аваад л ер нь тэгээд буруугаар хэрэгсэлтэй. Түүснэгөө урахгүй байна гээд л одоо ер нь тэгээд энэ салаасан зам их байна гээд л. Тэгээд эн чинь бас нэг аюултай юм нь юу байсан гэхээр одоо энэ нөгөө нэг ийм туус нэг өрөмнийх нь нэг ийм цооног байдгийг. Яг иймэрхүү нэг одоо энэ нэг 10 битаны дайны л байдаг юм да. Тим цооног нь бол энэ чинь очиргүйх байсан юм. Тэр нүхэн дээрээс бол бид их заргалж ирсэн юм. Тэр чинь адуу малын хөл хийн. Тэр үед бол ер нь энэ харшгүй байсан. Заамаам ердөө тэр нөгөө нэг хаягдал тосныхоо нүхөө энэ тэр чинь 9 даарт босаар байсан юм. Үйлдвэрлэлийн шингээ хаягдал байна те. Тэр газрын тосыг тэрийг бол стандартын дагуу одоо болж тийм ээ. Стандартын дагуу хийж байгааг учраас бохирдол үүссэн. Тийм 300 гаруй тийм цооног. За тэгээ үйлдвэрлэлийн шингээ хаягдсан 20 цооног дээр тийм юм байсан. Тэгэл одоо ер нь улаан галцхай одоо нөгөө тэр нэг тосны нөгөө нэг хаягдал маягдал нөхсөх ухаад л одоо тэр үеийн нэг замбрааг байсан шүү дээ. 2010 он 9 он энэ төр чи одоо ер нь тэр үеийн их замбрааг байсан. Тэр газрын тосны олбортоос бий болгосон нутгийн иргэдэд учруулсан хохирлыг өнөөдөр хэн яаж төлөх юм бэ тийм ээ? Тэд нар хичнээн жил тэндээ амьдрах тийм амьдралын баталгаа байна уу тэдний үр хүүхэд тийм ээ? Тэр л одоо газар тариалангаа эрхлээд ч юм уу мал аж ахуйгаа маллаад амьдрах тийм баталгаа тэнд байгаа юу? Хэдэн жилийнх вэ гэдэг бол тодорхойгүй болсон ийм байдалтай байхгүй юу? Жишээлбэл тэр үед л бид нарт нутгийн иргэд юу гэж ярьж байгаа гэсэн чинь тосны зам гэж хэлдэг. Газрын тосны тээвэрлдэг тэр зам дагуу амьдардаг малчдын ямааны ноолуур зах зээлийн үн хүрхээ байсан гэж. Тийм ээ? Гэтэл бид нар тэр үед тэр ямааны ноолуураа зах зээлийн үнд хүргэж чадахгүй, борлуулж чадахгүй болсон малчдын эдийн засгийн хохирлыг бид нар ихэмжлэх шаардлага байсан. Гэвч өнөөдөр тэдний эдийн засгийн хохирлыг ямар аргачлаар тооцох уу, яаж нэхэмжлэх үү тэр бүхэн бол хэрэгцээ орчин тодорхойгүй байгаа учраас хохирсон дээрээ хохирол өвдчихөж байгаа байхгүй юу? Бид нар бол улсын их хурлын үе үеийн эрхэм гишүүдэд улсын их хурлын дараагад бол арт том бол 2-3 удаа гарын үсэг зураад бүр тэгээ явуулж ирсэн. Их хурлын дарганаас мэдж байгаа. Ер нь бол их хурлын дарганаар за тэгээд ерөнхий сайдууд ирж исэн. Боловч яг үндэ энэ асуудлыг шийдэхгүй л явсан шүү дээ. Бүх юм дээрээс одоо загас толгойноосаа гэдэг их хурл төр засаг өөрөө л буруу ажиллаад байгаа учраас бид яваад байгаа шүү дээ. Төрөөс тэр болгон энэ асуудалд анхаарал тавиад тийм ээ бидний тавьсан шаардлагыг ингэж төрийн шуурга хэрэгжүүлэх тийм чадваргүй нь бол харагдсан учраас бид бүхэн энэ асуудлыг шүүхэд тавь шийдвэрлэхээр хэмжлээ гаргасан. Энэ ажлыг зөвхөн мөнгөний төлөө явсан юм шиг улсууд хараад нэг шантаажийн ийм байдал хараад байгаа шиг. Бид нар яг төслийн дунд чатанд одоо энэ төслөөс одоо хоёр тал Петродаачин одоо хамтраад төслөөс одоо заавал мөнгө нэх алба байгаа юм уу? Та нар өөр ингээд хамтраад эвлэрэл хийж болохгүй мө гэсэн санал тавьсан. Энийг бид нар 100% зөвшөөрсөн. Өмнө тийм л юм тавьсан шүү дээ. Заавал мөнгө биш. Тэр байгаль орчныхоо юмыг л одоо сайжруулад ажиллаж хачаал гэж уйсан байхгүй. Тэгээд эвлэрлийн гэрээ байгуулахаар бид нар төслөө татчих аваа нөгөө нэхэмжлээ татчих баар тохирсон. Тэгээ гэрээ хийсэн. Бид нар гэрээний төслийг үзүүлсэн. Гэрээний төсөл нь ерөөсөө Матад сум Доронтой аймаг нийгмийн хариуцлагатай компани утгаараа тэд нар
тодорхой хөрөнгө оруулалтыг жил болгон оруулж байна гэрэндээ. Ингээд байгаль орчноо бол нөхөс зэрэг ажиллаа бол үе шаттай явуулна гэж бид нар төслөө өгсөн. Харамсалтай бид нар дач аваад алга болцсон. Ингээд биднийг 3 сар хүлээл гэж бид нар ахаад одоо тэр талаар хандсан. За харамсалтай манд алга болоод тэгээ бид нар нэхэмжлийн үргэлжлүүлэлт нэгсэн ч юу. Бид нар чинь тэр хүний үгийг орд нь бол үл хойш яддаг ш. Ер нь яг тоох шинжгүй тэр ер нь тийм байсан. Харин тэр одоо бол харин гайгүй байдаг ш. Одоо ер нь нэг дуулууртай нэг чихэн зөөлөрсөн байдгийн. Одоо бол нэг тэр салаа зам мам юу энэ төр бол байхгүй болсон. Энэ цооногуудыг холболт хийсэн. Тэгээд одоо олборлох байгууламж барьсан. Тэг үндсэндээ хуучин чинь задгаа байсан шүү дээ. Одоо бол тэгэхгүй нөгөө хоолоогоор татаад авчна. Одоо ер нь бол энэ байгаль орчны хариуцлага тал дээр нэлээд үр дүнд гарч байгаа гэж ойлгож байгаа. Энэ хэрэг ингэж шийдэгдснээр болоод тэр гадны хөрөнгө оруулагчдад ялангуяа хариуцлагагүй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас том сургамж болсон гэж боддог тийм ээ. Монгол улс хуультай юм байна. Бас хуулийн зөрчил энэ хуулийн хариуцлага хүлээлгдэг юм байна гэдэг ийм хатуу том сургамжийг бол уулархан компаниудад өгсөн гэж боддог тийм. Төрийн бас байгууллагууд бол нийтийн эрх ашгаар одоо нэхэмжил гаргах хэрэг байхгүй шүү дээ. Тэгэхэд өгөөдөл ядахтай байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд өнөөдөр байгаль орчны асуудлаар нэхэмжил гаргах хэрэгтэй болсон тийм. Тэгэхээр энэ бол аюул том алхам. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34-р зүйлд юуны төрийн бас байгууллага байгаль орчинд учруулсан хурлыг нэхэн төлөвлөхөөр нэхэмжил гаргах хэрэгтэй гэж байна. Тэгсэн мөртлөө иргэний хэрэг шүүхэд хянашаа төлөвлөх хуулийн дээр тэмдэгтэй орнд чөлөөлөгдсөн заалт байдаггүй. Ингээд жишээлх юм бол нүүрсний замын 154 төгрөгийн нэмжлийг бид нус гаргаж шийдэжсэн. За ингээд шийдэх явцдаа давзаалтчдын шүүхтэр тэмдэгтэй орамжнаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэгүй байна гэд буцаацсан. 30 болгоо буцаацсан. Гэтэл тэр 154 төгрөгийг бид нус гаргаад бид нэг төгрөг орохгүй. Энэ өөрөөр хэлэх юм бол байгаль хамгаалах санд байна. Төсвийн тухай хуулинд төсвийн тусгай сан гэдэг байна. Тэр тусгай сан дээр байгаль орчныг хамгаалах тусгай сан байна гэж заасан байна. Хэрвээ төсвийн санд орохоор мөнгө байх юм бол нэхэмжил байх юм бол улсын тэмдэгтээр онож чөлөөлөгдөнө гэдэг ингээ хуулийн заалт байхад давзаалтчдын шүүгчүүд нь ингэ шийдэж байгаа. Энэ бол ерөөсөө том бэрхшээл. Зөвхөн тэр 154 төгрөгийн хэмжлийг бид шийдвэрлэх юм бол 270 хэдэн сая төгрөгийн тэмдэгтэй орамж төлөх нэлтэй одоо нийслэлийн шүүхийн шийдвэрээр бол нийтийн эрх ашигын төлөө өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгчдийн өмгөөлөгчдийн холбоонд дэмждэг тийм ээ. Ийм байгаасаа гэж. Тэгээд энэ хүмүүсийг бас урамшуулдаг, нийгмээрээ энэ хүмүүсийг сайшаадаг ийм байвал ялангуяа энэ шинээр одоо хуульч болж байгаа залуучууд эднэр энэ стратегийн өмгөөллийн үйл ажиллагаанд татагдан орох тийм ээ. Ингэснээрээ нөгөө шүүх маань шудраг байх, шудраг үнний талд шийдвэр гардаг байх, мөнгөтэй эрх мэдэлтэй хүний эрх ашиг илүү хамгаалагдаад нөгөө тал нь илүү хохироод явдаггүй байх. Тийм ээ. Ингэснээрээ шүүхэд итгэх итгэлийн сэргийх тийм ээ. Нөгөө шүүхэн шинэтгэл гэж яриад байгаа юмд чинь энэ зүйл их чухал байгаа юм л да тийм. Ийм болоосоо л гэж миний хувьд бол боддгийн шүү дээ. Эрх зүйн орчин өөрчлөх хэрэгтэй. Эрх зүйн орчлоо. Хамгийн нэгдүгээрт би хэлс тэмдэгтэй орамжийн асуудлыг өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь урамшууллын асуудал. Гуравдугаарт нь өмгөөлөгчийн хөлсний асуудал. Дөрөвдүгээрт нь амь насны аюулгүй байдлын хамгаалалтын асуудал. Тэгэхээр энэ бүхнийг бол төр хариуцах хэрэгтэй гэж боддгийн. Тийм ээ. Тэр нийтийн эрх ашигын төлөө шүү дээ. Энэ бол магадгүй тэр баян хүний хүүхдийнх нь ирээдүйд амьсгалах агаар уухсных нь төлөө байгаа байхгүй юу? Хүний эрхийн нэг зөрчил гэж харахгүй байгаа асуудлуудыг хүний эрхийн зөрчил шүү гэж гаргаж тавьдгаар онцлогтой. Жишээлх юм бол байнга л болдог зам тээврийн ослолоор жишээ авъя л да. Тодорхой яг газар нутаг дээр байнгын зам тээврийн осол болж байгаа тохиолдолд стратеги өмгөөллийн хэрэг болгож болно. Энэ хэргийн дагуу жишээл одоо гэдэг шүүхэд нэхэмжлээд энэ замын одоо нэг засагдаагүйгээс болоод машинууд одоо энд байнга одоо осол лаваарт орж хүний амнаас эд хөрөнгө одоо сүйдэж байна гэсэн тийм өмгөөллийн хэрэг үүсгээд энэ асуудлыг шийдвэрлэх юм бол тэр замаар одоо явж байгаа бол ирээдүйд явах бүх хүмүүсийн эрх ашигын асуудал шийдэгдэж байгаа жишээтэй. Үүгээрээ л стратеги өмгөөллийн хэрэг бол онцлогтой гэж хэлж болох юм.